Сүүлд оны дэрэгдээс нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Хэлийн цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн тухай үзүүлэх болно. Улсын сүр цэрэгтэй, цэргийн сүр жигсаалда, жигсаалын сүр үлээвэр хөгжмөдөө гэдэг сайхан тодтгол бий. Үлээвэр хөгжмийн түүхийн тухайд 1932 онд дотоод явдлын яамны ангиудад байлдааны туг гардуулан өгөх ажиллагаа болсонтой холбогдуулан үүссэн бол 2023 онд Хэлийн цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим байгуулагдсан юм. Хэлийн цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим маань бол 2023 онд байгуулагдсанаас үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн түүх бол эхэлнэ. Тэг 164, тэг 151 дугаар ангийн үлгэр хөгжимчдийг бол одоо орон тоогоор нэгтгэхэд үлгэр жишээ хөгжмийн одоо байгуулахад бол 2 өдрийн хөгжмийг нэгтгэхэд одоо байгуулсан. Одоо түүхт 90 жилийн өмнө одоо байгуулагдсанараа их чухал ач холбогдолтой. Тэгэхээр 90 жилийн одоо цэргийн ослон тэтгэлийн ажиллагаанд бол одоо Хэлийн анги төдрүүдээс үлгэр хөгжимчтэй мөн татаж авчираад 99 хөгжимчин одоо цэргийн тэр сайхан ослон тэтгэлийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Цэргийн хөгжим гэдэг чинь өөрөө нөгөө хувц сунараараа маш их улсуудын анхаарлыг татна. Дээрээс нь тоглолтын ур чадвараар тийм ээ. Дээрээс нь янз бүрийн хөдөлгөөнтэй янз бүрийн тийм одоо дефиле гэж нэрлэдэг юм. Хөдөлгөөнтэй юм юунууд хийдэг. Одоо манай Хэлийн цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимч гэсэн бас тоглолтууд үзүүлээд байгаа шүү дээ. Энд талбай дээр юм дээр одоо жишээлбэл Хэлийн цэргийн ойгоор өнгөрсөн жил байна уу, тэрний урд жил байна уу, төвзөн гэдэг хүрээлэнд бас тоглолт хийжсэн. Анхныхаа тоглолтыг тэнд хийжсэн. Тийм учраас энэ Хэлийн цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим бол маш хэрэгтэй хөгжим, маш чухал хөгжим. Хэлийн цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим төрийн цэргийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох, Хэлийн цэргийн анги отродод цэргийн үлээвэр хөгжмийн сургалт зохион байгуулах, хэлчид болон хэл орчмын ард иргэдэд урлаг соёлоор үйлчлэх үүрэгтэй. Энэ удаад Монгол улсын ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагчийг Увс аймагт угтан авах ёслолын арга хэмжээнд Хэлийн цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим эгшиглэхээр аян замдаа гарсан байна. Бид нэр 17, 18-нд бас ажилтай өөрсдийнхөө үргийг гүйцэтгээд ажилтай байсан. Одоо тэгээд өнөөдөр өглөө 5 цагт ажил дээрээ цуглаад 6 цагт ингээд наашаа хөдөлгөөн үлдээд явж байна. Манай тэгээд залуучууд цэргийн уран бүтээлчд учраас хаана бид нар хэрэгтэй байна, хаана бай гэсэн цагт манай залуучууд өөрийнхөө үргийг ухамсарласан сайхан уран бүтээлч залуучууд байдаг учраас хамтартайгаа хамтраад дарга нарын хэлсэн үргийг биелүүлээд хаана бид нар хэрэгтэй байна, тэнд очиж үзлэхдээ их баяртай, оромтой явдаг да. За манай цэргийн үлээвэр хөгжим маань одоо хаач байсан цастай, шуурхтай, бороотой, хүйтэн байсан ч хаач дөрвөн улирлын ямар ч нөхцөлд дуурдгаараа их онцлог. Одоо тог мог гэхгүйгээр хүн өөрийнхөө биеэр тоглодог учраас. За тэгэхэд манай залуучууд маань дандаа яг хөгжим Монгол улсын консерватор болон үндэсний баталгаан их сургуулийн цэргийн хөгжим политехник коллежийг төгссөн залуучууд маань одоо ингээд хамтраад бид нар ингээд үргээ гүйцэтгээд явж байгаа. Хамгийн онцлог хөгжим маань гэвэл хамгийн жижиг буюу фиколо гэж хөгжимчин маань явж байна. Тэгээ хамгийн том буюу сузофон гэдэг хөгжимчин манай ахлагч Жаминжо гэсэн хөгжимч бандтай явж байна да. Үлээвэр хөгжмийг 2002 онд Хэлийн цэргийн тэг 151 дугаар ангийн хөгжмийн салгаанд анх хөгжмийн суралцж байсан. Одоо яг өнөөдрийг оролцуулаад нийтдээ 24 жил хөгжим үлээж байгаа. Миний хөгжмийн онцлог гэх юм бол үлээвэр найрал хөгжимд хамгийн доотлын бүдүүн өнгийг дуургадаг, үндсэн суурь нь болж өгдөг ийм онцлогтой хөгжим. Хөгжмөө тоглоод яг аялгау тоглоод ингэж байж хахад яг үзэгчдийн бидний сонсож байгаа тоглож байгаа аялгауг сонсоод нүдэнд нь ямар гоё тийм оч хасдаг, зүрхэнд нь яаж оч тэр мэдрэгдэж байгаа тэр мэдрэмжийг аваад би айгуу тэгж хөгжмөдөө бас мөн дууруулж ажилладаг.
Хилийн цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн тогтоосон цагт заасан газар хизээд бэлэн байх нь тэдний үүрэг. Мөн хөг их шиг сонсголонтой нэгэн хэмнэлээр дуугарахад бэлтгэл сургуулалт хамгийн чухал. Энэ удаад Увс аймаг дахь Хилийн цэргийн тэг 245, тэг 311-р ангийн хөгжимчдтэй хамт ёслолын арга хэмжээнд оролцох тул урьдчилсан бэлтгэлээ ийм базааж байгаа юм а. Энэ бэлтгэлээр яг цэргийн ёслолд оролцох зохиолуудыг мөн соёлын төвдөө бас бид нар бас эхлээд бэлдчээ. Тэгээд дараа нь яг гадаа үйл ажиллагааны бэлтгэлдээ оролцлоо. Мөн Хилийн цэргийн тэг 311-р ангийн үлээвэр хөгжимчдүүд бид бүхэн одоо сарын өмнө үлээвэр хөгжимчдийн цэргийн хөгжмийн аган шатны сургалтыг амжилттай зохион байгуулсан. Одоо энэ сургалтанд хамрагдсан хөгжимчид маань бас энд ирээд биднэртэй мөр зэрэгцээд одоо төрийн ёслолд оролцож байгааг харахад бас сайхан байлаа. Саяхан 2 дугаар сард манай анги дээр за Хилийн цэргийн үлгэр жишээ үлээр найрал хөгжмөөс сурагч багш нар маань ирээд 21 хоногийн сургалтыг зохион байгуулаад явсан байгаа. Энэ сургалт нэлээд сайхан ач холбогдолтой бас цаг үе олсон юм сайхан сургалт болсон. Өнөөдрийн байдлаар бид Хилийн цэргийн ангиудын үлээвэр хөгжимчдийг сургаж мэрэгшүүлэх энэ ажлыг одоо тасралтгүй зохион байгуулж байна. 2026 онд гэхэд одоо бид 8 дахь анги дээрээ очин ажлын байран дээр нь үлээвэр хөгжимчдөө сургаж мэрэгшүүлээд явуулж байна. Цаашид одоо энэ он ирэх жилүүдэд бид одоо Хилийн цэргийн бүх ангиудын үлээвэр хөгжимчдийг сургаж мэрэгшүүлэх ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ийхүү Монгол улсын ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагчийг Увс аймагт ажиллахад Цэдэн балын талбай, Ойрд театр, Хилийн цэргийн тэг 245 дугаар ангид үлээвэр хөгжим ихшиглэж хөгжимчид үүргээ амжилттай гүйцэтгэлээ. Тэдний дараагийн үүрэг автобусандаа хувцас хөгжмөө ачаад Увс Завхан аймгийн Хилийн хэсэгт ажиллаж бүх заставт уран бүтээлийн тоглолтоо төлөвлөх юм. Сүлд дараад иргэдээс нэвтрүүлэг маань үргэлжлэн та бүхэндээ хүрч байна. За яг одоо Хилийн цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим маань Увсын цэнхэр хязгаар Хилийн цэргийн тэг 245 дугаар ангийн тэг 204-р салбарт одоо уран бүтээлээ толилуулахаар хүрэлцэн ирсэн байна. За яг одоо миний хойно 50 цагт байлдааны үүргээ амжилттай гүйцэтгээд ирж байна. Монгол улсын Хилийн манаа ирж байна. За Монгол улсын Хилийн манааг үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамт олон маань одоо хөгжмийн хүн гэмнэлээр угтаж авахд бэлэн болсон байна. За яг одоо миний хойно Монгол улсын Хилийн манаа ирж байна. Үлээвэр хөгжим ухтаж авахыг хараад тэгээ гайх уу? Үлээвэр хөгжим ухтаж авахыг хараад үнэхээр гайхсан. Бас сандарч байна. Тий. Анх удаага бас Хилийн мананд яваад ирэхэд бас Хилийн мананд яваад ирэхэд бас ингээд ухтаж авч ирэхэд бас сайхан байна. Бас сандард юм байна. Нааш ирж явахд ингээд дөхөд ирэхэд сонсогдсон. Юу гэж бодсон? Гайхаал ярныг юу яд юм болоо гэж бодоод. Тэг яг энэ дөхөд ирсэн чи харсан чи ярина. Хүмүүсээр хөгжим төгөөжсэн л. Тэгээ бүр гайхаад яг өмнө яг ингэж байгааг болохоор жоохон өөрөмцлээ. Өмнө нь ер нь одоо ийм Хилийн цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн тоглолтыг юм уу үзчихсэн үү, сонсчихсэн үү? Үлээвэр найрал хөгжим бол гоё сонсогд. Өөрөө ч бас би бас өөрөө ч сонсох дуртай. Одоо нөгөө жигсаалын клиптэр тугийн салаа алхахад ардаас нь алхтай тэр мэрийг бас их сонсох дуртай. Гоё байдаг.
За тун удахгүй хөлийн заставт хөлийн цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамт олон маань бүрэн хэмжээний тоглолтоо тоглоход бэлэн болсон байна. За тоглолт эхлэхээс өмнө 2 дугаар хэсгийн ахлагч Бат Эрдэнэтэй цөөн хором ярилцахад бэлэн болсон байна. За одоо хөлийн заставаар ингээд тоглоход те сэтгэл ямар байдаг вэ? Тун удахгүй одоо тоглолт эхлэх чинь тоглолт эхлэхээс өмнө энэ тоглол сандрал мэдрэгддэг үү? Нэлээд сандарна. Тэгээд хилээ тойроод хилчидтэйгээ уулзаад явхад гоё байдаг. За өчигдөр бол манай үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим маань тийм маш завгүй өдөр байсан. Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг төвчний ерөнхий командлагчийг Уус аймагт ажиллах үеэр бол тийм маш олон хүндэтгэлийн үйл авалтууд дээр гадна дотно гээл ерөөсөө завгүй байсан тий. Ерөнхийлөгчийг төв талбай улаан гомын төв талбай дээр хүлээж аваад тэгээд цаана театрт очихт нь бас бид нэр төрүүлж очих хэрэгтэй байсан. Орж ирэхэд 80 болно. Тэгээд ерөнхийлөгчтэй уралдаж яваал. Төрөнд нь очиж байрлал эзэл суугаад тэгээ буцаад нөгөө 245 дугаар анги дээр маань очиход бид нар бас төрүүлж очиад гүүгээл божигнасаар гаал тэгэл ямар ч сайн амжилттай ажиллагаад басгасан. За үлгэр жишээ гэх юм бол дандаа бол их туршлагатай бас хамт олон байх шиг байна. Танай хамт олонны хувьд хамт олноо бас одоо танилцуулбал. Шинэ залуу уран бүтээлчид их орж ирж байгаа. Одоо хөгжим бүжиг, соёл урлагийн их сургууль, Батлан их сургуулиас маань хүүхдүүд санал тавиад орё ингээд хилд гоё ажилламаар байна гэсэн саналууд их ирдэг. Тийм хүмүүс бол наашаа ажиллах их дуртай. Тэгээд ирээдүйд үлгэр жишээгээ бас орон тоонд бүтцийн хувьд ч гэсэн илүү том болоод цаашдаа бас салвар болно гэж бодож явдаг. За амжилт хүсье тоглоом. За баярлалаа. Хөлийн заставуудаа тойрч урлагийн тоглолтоо хийж явж байхдаа би бол хөгжмөө тоглохоос гадна мөн дуучнаар ажиллаад ирсэн. Гадна жагсаалт хөгжмөө барьж тоглолцоод дотор ороод хувцас солиол дуулдаг. Тэгээд энэ бол бас их гоё мэдрэмжтэй. Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмөнтэй дуулна гэдэг бол их гоё, түшигтэй, сайхан байдаг да. Урлагийн тоглолтоор үйлчлээ явж байхад бол хилч дээрээ бахархах, тэнд үүрэг гүйцэтгэж ажилд амьдарч байгаа эмэгтэйчүүдээрээ бахархах сэтгэл маш их төрж явдаг да. Тоглолт амжилттай юу? За тоглолт маш сайхан болж өнгөрлөө. Манай хилчд маань маш халуун дотн хүлээж авлаа, маш баяртай. Яг энэ бүрэлдэхүүнээр одоо ингээд бүх заставуудаар тойрно гэж байгаа шүү дээ. Тий, одоо яг энэ бүрэлдэхүүнээр яг энэ концертын хөтөлбөрөөр бүх заставуудаар одоо 2 өдрийнхөө заставуудаар явна да одоо. За та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа. Үлээвэр найрал хөгжмийн хамтлаг ерөөсөө манай тусам зэнгэл бараг ирж байгаагүй.
Тийм болохоор хүүхдүүд маань бас ингээд үзсэнд маш их баяртай байна. Би болохоор өөрөө бас хөгжим багш мэрэгчлээ учраас бас ингээд мэрэгчлийн хүмүүс маань ирээд ингээд тоглохоор маш их сэтгэл өөрч маш гоё байлаа. Бараг гараад яг бүжиглэх гэж л та сая. Үнэхээр сэтгэл маш их өндөр байна, маш гоё байна. Маш их баярлалаа та нартай. Хүмүүс юу хүлээж байна? Ямар хөгжим тоглож байна? Бүрээ. Тийм үү. Үзсэн чинь ямар байна? Гоё эсэн. Анагийн дууд ямар байсан? Гоё. Гоё юу нь гоё юм? Хөгжим нь. Тийм үү. Тийм хөгжим өмнө харж ирсэн үү? Гоё хөгжим дагасан шүү баялаа. Тэд энэ удаагийн томилолтоор 14 хоногийн хугацаанд 5000 орчим километр замыг эмхэрдэн ирээд удааг байна. Гэсэн ч Хилийн цэргийн Т164-р ангийн байрлалдаа зөвлөх багштайгаа ганцаарчилсан бэлтгэл сургуультай хийж буйн энэ юм. Би бол 2024 оны 4 сараас эхлээд энэ үлээвэр найрал хөгжмийн зөвлөх багшаар нь өрсөлдөж ажиллаж байгаа. Гол нь бол яг зөвхөн хөгжимчдийнхээ мэрэгжлийг дээшлүүлэх, ур чадварыг нь ахиулах энэ тал дээр л одоо бид нэр хамтарч ажиллаж байна л да. Тэгээ шалгалт бол нэлээд жил болгоно 2 удаа мэрэгжлийн шалгалт авдаг. Хилийн цэргийн үлгэрчээ үлээвэр найрал хөгжим бол дор хаяж нэг 60 хүний бүрэлдэхүүнтэй байхгүй бол ерөн зүгээр одоо хөгжмийн дууралтаас эхсүүлээд хөгжмийн чанар тэр бүх юмнууд бол бас л харьцангуй цөөхөн байх тусам бол бас л одоо шаардлагын хэмжээнд бол очиж чадахгүй л дээ. 28-аас 45-ны бүрэлдэхүүнтэй дунд цэста байгаа. Цаашлаад бол Хилийн цэргийн үлгэрчээ үлээр найрал хөгжим бол их найрал хөгжим болох бүрэн боломжтой. Бүрэлдэхүүний хувьд ч тэр тоглолтын ур чадвар, уран сангийн бодлогын хувьд ч тэр хүний нөөцийн хувьд ч тэр одоо бид нэр том юм руугаа л зүтгэж явах хэрэгтэй. Их урлаг руугаа л зүтгэж явах хэрэгтэй. Тэрнээс гадна Хилийн цэргийн үлгэрчээ хөгжим жил болгон яруу тунгалаг нэртэй уран бүтээлийн тоглолтоо зохион байгуулдаг. Олон ажлын хажуугаар одоо хилчдтэй тэр тоглолтыг зохион байгуулахын тулд одоо маш их итгэж чармайлтай ажилд. Тэр тоглолтын ач холбогдол нь бол олон талтай л да. Нэгдүгээр тал одоо хилэлцдийнхээ үйл ажиллагааг сурталчлахаас гадна Хилийн цэргийн үлгэрчээ үлээр найрал хөгжмийн жилдээ хийсэн одоо шинэ уран бүтээлүүд одоо тоглолтын чанар чансаа хэр болсон уран бүтээлчдийн мэрэгжлийн чадвар ямар шатанд явж байгаа гэдгийг бол одоо тайлгнаж байгаа. Хилчидтэй болон ард иргэдэд одоо тайлгнаж байгаа юм заахан том үйлдэл байгаа. Үлээвэр найрал хөгжмийн тоглолтыг үзэж сонссон хүн бүхэн уран сайхан яруу ихшүүлэнд нь магтаж сэтгэл нь хөглөгддөг. Урлаг, уран сайхан, хөгжим, хөг хэмнэл гэдэг ийм гайхалтай. Цаашид ч манай Хилийн цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим мэрэгжлийн хөгжимчдөр хүрээгээ тэлж уран бүтээлийн уран сангаа баяжуулж улс орондоо болоод дэлхийн тавцанд хөг ихшгээ цуврайтуулна гэдэгт итгэлтэй байна. Нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Баяртай үзэгчдээ. 몸부림 따라 연났습니다.